За сайн мэцхан уу? Өнөөдрийнхөө лайв хичээлийг ингээд эхлэе. Өнөөдрийн бидний лайв хичээлийн сэдэв маань яг таны эхнэр аль эсвэл нөхөрт нь таныг хуурсан нь ил гарсан тохиолдолд та хууртагдсан нэгэн болсон тохиолдолд та яг одоо анхны тусламж олж юу хийх хэрэгтэй вэ гэдгийг би танд ингээд маш цөөхөөр хэлж өгье гэж шийдлээ. За тэгээд намайг танихгүй хүмүүст өөрийгөө танилцуулахад миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод Life and Love Coach болохоор суралцаж, ажиллаж амьдарч байгаа тийм нэгэн хүн байгаамаа. За би яад энэ сэдвийг сонгосон бэ гэхээр зэрэг надад маш олон хүмүүс хандсан. Тэр хүмүүсийн би одоо өмнөх лайв дээр хэлжсэн 80-аас дээш хувь нь би хууртагдсан нэг юм байна гэдэг тийм сэдвэр надад бүгдээрээ хандсан ба. Тэр хүмүүс маань яг үнэндээ өнөөдөр би яахаа мэдэхгүй байна. Намайг өчнөө олон жил хуурчихсан байна. Тэр битгийл дундаас нь хүүхэд өсчихсэн байна. Тэгээд аль эсвэл өнөөдөрхөн би тэрийг олж мэдлээ. Одоо би яах ёстой вэ? Одоо би салсан дээр үү? Аль эсвэл уйчилсан дээр үү? Гэсэн нэг хэсэг нь багт нөгөө хэсэг нь уйчлаад ингээд давраад идэг хүмүүс байх юм аа. Би одоо эдэнтэй яаж харьцах вэ гэсэн тийм нэг бас нэг хэсэг хүмүүс байна. Тэгэхээр зэрэг би яг юм хууртагдсан. Хэрвээ би одоо өнөөдөр хууртагдлаа гэхэд би одоо өөрийнхөө тэр мэдрэмж маш их тэр муухай гарч ирж байгаа сэтгэл унал тэр бүхэнтэйгээ би яаж харьцах вэ гэдгийг та нарт хэлж өгье. Тэгэхээр зэрэг яг таны одоо өнөөдрийн олж мэдснээр бол одоо та хууртагджээ гэдгийг олоод мэдчихлээ. Яг энэ тохиолдолд яг хууртагдсанаа мэдэрсэн тохиолдолд тэр хүний дотор болох тэр зэрэг яг одоо бүр ингээд хамгийн том аваар осолд орсон мэт тийм юм хоосон зай гарч ирдэг. Хин нэг одоо алдчихсан одоо тэр хүн бүр ингээд дахиж хизээч ирэхгүй юм шиг маш том тийм эцгүүрэл дээр нэмээд одоо таны хувьд бол амьдрал гэдэг бол хөмрөөд л явчихсан мэт тэр мэдрэмжийг таавдаг. Зарим хүмүүс энийг юутай зүйрлдэг вэ гэхээр зэрэг бүр ийм юм одоо надад одоо тохиолдож байсан үхэл хагцлаас илүү хүнд өвчнийг надад авчирсан. Үхэл хагцлаас илүү намайг өвтгсөн. Энд орвол тэр хүн өвчихгүй яваа. Энд орвол эсвэл би өвчихгүй яваа гэдэг тийм байдлаар ч асуудлыг хүлээж авдаг. Тэгтэр зэрэг тухайн хүн өнөөдөр асуудлыг яаж хүлээж авч ийн гэдэгтэй биш. Тухайн хүн асуудлыг хэр удаан одоо өөр дотроо ажиллаж хэр удаан дараагийнхаа үйл явцад одоо маш гоё ингээд тайвнаар аль эсвэл ингээд дараагийнхаа шийдвэрт энгийн байдлаар хандаж чадж гинэ гэдэг нь тухайн хүнтэй холбоотой асуудал болоод ирж байгаа. Зарим хүний хараад байхад ерөөсө 3 хоногоос одоо 3-7 хоног ч юм ингээд маш хүнд байж байгаад ингээд дараа нь шийдвэрээ гаргаад ингээд дараагийнхаа алхмуудыг хийгээд ирдэг нэгэн байхад зарим нь бүр 3 сар 3 жил тэр үтгэл 30 жил би энэ хуурцсан энийг уйчилж чадахгүй энэ хүнтэй би одоо ингээд яг үннийг хэрхэд зүгээр л амьдрч байна. Тэрнээс биш одоо хайр дурлалын болон гэр бүлийн асуудал надад ямар ч байхгүй болчлаа гэсэн хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр яг энэ бүхэн маань бидний уйчлах гэдэг процесстэй холбоотой болж байгаа. Тэгэхээр зэрэг яг ийм тохиолдолд яг вэ гэхээр зэрэг маш олон бодлууд орж ирдэг. Яагаад ингэв? Яагаад би юун дээр алдчих вэ? Яагаад энэ хүн намайг хуурав? Би одоо ерөөсөө эхнэр хүний эсвэл нөхөр хүний үүргийг гүйцэтгэж чадаагүй мó? Би энэ хүнд хүссэн сексийг нь өгч чадсангүй юу? Би энэ хүнийг хангалттай хайрлаж чадсангүй юу? Миний хайр хангалттай биш байсан юм болов? Яг намайг юун дээр голсон юм бол? Одоо дараагийн нийлсэн одоо намайг хуурсан тэр бүсгүй нас аль эсвэл эрэгтэй надаас ямар бол? Надаас хөөрхөн болов? Аль эсвэл надаас илүү амжилттай бүсгүй байдаг болов? Эсвэл надаас гоё биетэй байдаг болов гэх мэт ингээд үе олон тийм бодол тэр хүн автдаг. Яг энэ олон бодолд автахаараа яадаг маш олон өөрийгөө эмзэглүүлсэн тэр мэдрэмжүүдийг тэр хүн мэдэрч эхэлдэг. Тэгтэр зэрэг хаана эцэс төгсгөл нь болохгүй маш их тийм мэдрэмж тийм хэцүү юмар хүн өөрийгөө ингээд дарж эхэлдэг. Жишээлбэл ямар мэдрэмж байж болох вэ гэхээр хамгийн түрүүнд өөртөө эргэлзэх мэдрэмж гэдгийг төрүүлдэг. Тэрний яхаа өөртөө итгэх итгэл гэдэг юм байхгүй болгодог. Өөртөө итгэх итгэлгүй болох дээрсээ зэрэг би л хамгийн муухан, би л хамгийн азгүй хүн, би ч ёстой нэрэ хорвоогийн хог юм да гэх мэтэр ингээд өөрийгөө зүхэж эхэлдэг. Тэр хүн бүр ерөөс ингээд хог дээр гарцсан мэт мэдрэмжийг авдаг. Яг үнэн хэрэгтээ хамгийн сайхан бүсгүй, хамгийн сайхан залуу байж идэг. Тэрийг өөрөө мэдрэхээ байж эхэлдэг. Тэгээд хамгийн их муухай тийм юм бол өөртөө эргэлзээ гэдгээс гарч байгаа. Тэрний дараа яадаг вэхээр айдас гэдэг юм гарч ирнэ. Айдас нь яах вэ? За одоо энэ хүн эннээс болоод одоо энэ хүн нөгөө амьдралаа сонгоно. Аль эсвэл миний хүүхдүүд одоо ингэж эцэггүй өснө. Миний хүүхдүүд ээжгүй өснө. Эсвэл би хүүхдүүдтэйгээ уулзах эрхгүй болно. Гэх мэт ингэж
дараагийн айдас гэдэг асуудлууд гарч ирдэг. Энэ айдас нь зөвхөн хүүхдүүдийн төлөө айдас бол окей, дээр нь нэмээд санхүүгийн айдас, аюулгүй байдлын айдас, одоо би хаана очино, хэн дээр очино, аав ээж минь, ах эгч минь намайг буцаагаад хүлээж авах болов, би одоо найз нөхдөд юу гэж хэлнэ гэсэн нийгмийн дарамт шахалтан дунд тэр хүн ороод эхэлдэг. За тэрний дараа энэ бүх юмд ингээд дунд нь бас яг бас нэг жижигхэн ч гэсэн найдварын гэрэл энэ тэнд очимит асаад гэлдэг. Тэрний яах вэ гэхээр зэрэг яана энэ нэг удаагийнх байгаасай. Энэ одоо асуудлыг мартаад энэ хүн эргээд над дээр ирээсэй. Энэ бүхэн ингээд одоо худлаа байгаасай. Гэх мэт ингээд энэ тэнд найдвар, итгэл найдвар гэдэг ямыг бий болгоод эхэлдэг. Дээр нэмээд үл итгэх байдал гэдэг бол маш том байдал одоо орон зайг эзэлдэг. Энэ үл итгэх байдал яаж орон зайг эзэлдэг вэ гэхээр дараагийнхаа үнд итгэлгүй болдог. Энэ бүхэн юугаар илэрдэг гэж маш олон хүмүүс яг үндэ уучлах процесс нь явагдаагүй. Дээр нэмээд энэ тухайн хүнийг уучлах чадаагүйхаа улмаас тэр амьдралд үлдсэн байна уу? Тэр амьдралаас явсан байна уу хамаагүй дараагийнхаа амьдралын итгэлийг алдчихдаг. Дараагийн амьдралынхаа гал цогийг алдчихдаг. Бүх хүмүүс л юм байдаг. Бүх ирчүүд юм байдаг. Хэрвээ тэр нөхөр нь хуурсан бол өөстө муусан ирчүүд ийм л гэдэг байхгүй. Аль эсвэл хүүхнүүд эрэгтэй хүнд хуурдагдсан бол одоо октод нь эмэгтэйчүүд нь хуурсан бол ирчүүд яадаг. Муусан хүүхнүүд ингэж давардаг байхгүй. За ийм үг ерөөсө өмнөх амьдралаа болон өмнөх өвдөлтөө ажиллаж тэрнийхээ ард гарч чадаагүй хүний амнаас дандаа гардаг үгнүүд. Ийм үгийг та нар хаа нэгтээ сонссон бол ийм үгийг сонсоод нэгхийн нэгэнтэй дараагийн амьдрал хийх гээд хичээж байгаа бол энэ бол маш хэцүү юм а. Энэ хүн эхлээд өмнөх амьдралаа ингэж бүгдийг нь ажиллаж, бүгдийг нь ингэж нэгэн одоо шийдвэрт хүрчээж дараагийнхаа амьдралыг одоо эхлэх ёстой байтал тэгж чадаагүй улмаас энэ хүн энэ байдлаар дараагийнхаа амьдралдаа зүгээр л нэг тийм хүүтэнд цэвдэг мэс мэд хүн болоод үлдчихдэг. Энэ бол ерөөсө хамгийн бидний хүсэхгүй байгаа юм байна. Тэгтэл яг энэ байдлаар хичнээн гэр бүл амьдарч байна уу? Хичнээн хүүхдүүд одоо бид нар хэлэхэд нэрээ ээж аав минь тэсэд л байгаад идэг байсан шүү. Жаргалтаатай байгаагүй шүү гэж хэлэх хүүхдүүд ч зөндөө байдаг. Тэгэхээр яахав энэ чинь цаашдаа дараагийнхаа хүүхдүүдтэй өөрсдийнхөө өсгөж бий болгож байгаа хүүхдүүдийнхаа тархинд нь хүн гэдэг ад жаргалтай байхаас илүү төвчээд тисэд эцэгтэй эхтэй хүүхдүүдийг амьдруулах нь чухал эдэн шүү гэдгийг өөрийн мэдлгүй хүүхдүүдэд хэлээд өгчдөг. Тим хүүхдүүд ад жаргал гэдгийг юу гэдгийг мэдэхгүй болчихж байдаг. За дараа нь яахав мэдээж хуурцсан юм чи уур уцаар гэдэг юм гарч ирнэ. Муулгаач өгчөөд алчих юм. Ингээд бүр ингээд харандаа ингээд байж ядсан хүмүүс байдаг. Ста бүр ингээд уур нь хүрхээр очиод нөгөө хүнийх нь эхнэр тэлчгэнсэн, нөхөр тэлчгэнсэн, тэр амьдралыг бас устгахчихсан. Энэ миний амьдралыг ингэж будаа олгож амж би тэрний амьдралыг яасан ч зүгээр орхихгүй. Ста гэр бүлийн энэ хууль мэл байдаг бол энийг шийдээд өгөөсэй гэл ингээл бүр уур уцаар ерөөсө тэр бүх ингээд ил гараад эхэлдэг. Тэгээд яхав энэ бүхний дараа хин нэгийг алдсан мэдрэмж буюу маш том гашуудлын мэдрэмж төрж эхэлнэ. Нэрэл одоо ингээл энэ хүн намайг хаяа явуулсан. Энэ хүн миний хувьд өвчглээ. Энэ хүн миний хайр гэдэг юм энэ хүний хувьд өвчглээ гэдэг ингээд гашуудлын мэдрэмж төрж эхэлдэг. Энэ бүх юм төрөөд ингээд ингэсний дундаас тэр хүн өөрийгөө олж гарч өөрийгөө аварч гарахад маш хэцүү болдго юм а. Тэгэхээр яг ийм юм тохиолдсон танд би одоо яг хэлэхэд би танд дараах 5 алхмаар өөрийгөө аврах гээд оролдоорой гэж би танарт хэлье. За нэгдүгээр алхам маань юу байх вэ гэхээр зэрэг хохирогчийн дүр гэдэг юмнаас хурдан гараа. Хохирогчийн дүр гэдэг юмнаас гар. Хохирогч гэдэг маань яадаг вэ гэхээр зэрэг хин нэгэнд алдааг өгөөд миний буруу биш. Энэ л хүн намайг ийм байдалд оруулсан. Энэ л хүн намайг өвтгсөн. Энэ л хүний буруу. Энэ тэгэхээр энэ л буруу. Яахаараа би өөрийгөө өөрчилж, яахаараа би өөрийгөө засах ёстой. Энэ л өөрчлөх ёстой шүү дээ. Тэгсэн тийм хохирогчийн дүртэй хүмүүс байдаг. Яг энэ хохирогчийн дүртэй хүмүүс бол хизээж дараагийн өөрчлөлтийг хийхэд бэлэн бос байдаг юм аа. Тийм учраас би түрүүнийхээ лайв дээр хэлэхдээ би хохирогчийн дүрд орсон хүмүүстэй ажиллах дургүй гэж энэ дүрдээ уучлалжийн нэрэн дор хохирогчийн одоо уучлал процесс явагдаад байгаа хүмүүст би дургүй энэ хүмүүстэй ажиллах дургүй гэж хэлсэн. Тэр маань маш олон хүмүүсийн игдүүцлийг төрүүлсэн. Надад маш олон хүмүүс бичсэн. Яагаад та чинь хэрвээ хин нэгний сайн сайхны төлөө ажиллахыг хүсэж байгаа бол яагаад хохирогч хүмүүстэй та ажиллахыг хүсэхгүй байгаа юм бэ гэдэг асуулт ирсэн. Би хохирогч хүмүүстэй ажиллахыг хүсэхгүй гэж хэлснээс биш би хууртагдсан хүмүүстэй ажиллахыг хүсэхгүй байна гэж ерөөсөө хэлээгүй юм шүү. Хохирогч гэдэг маань ямар хүн бэ гэхээр зэрэг өөрийгөө өөрчлөхийг хүсээгүй бүх алдаа дутагдал өөр хин нэгэнд байгаагаар
өөрөө өөрийг ингээд хөөрхийн амтанд гохирцсон шүү дээ. Энэ хөөрхийн амтаа хоёр хүүхдэд тийжээгэл гэртээ байжсэн чи ингээд нөхөр нь араар тавьцсан. Айл эсвэл энэ ста аюу сайн залуу шүү дээ. Ингээд амьдралынхаа төлөө зүтгэж идэл өнөө эхнэр нь араар нь тавьцсан шүү дээ. Гэт ингээд хүм бүхний тэр хүнийг эвидээ хөөрхийдэг гэсэн юм дотор өөрөө өөрийгөө олохоо байчихсан. Би л нэр хохирцсон гэсэн бодолтой шинжилэл оруулахыг хүсээгүй тийм хүн байдаг юм аа. Тийм хүмүүс шинжилэл оруулахгүй, тийм хүмүүс ямарваа нэгэн байдлаар юм сурах болоогүй байдгийн. Тэгэхээр яг хүн өөрөө энэ хохирогчийн дүр гэдгээс гарч иж дараагийнхаа алхмыг олох ёстой. Хохирогчийн дүрээс гарсны хамгийн том дараагийн алхам юу гэхээр зэрэг өөрийнхөө хариуцлагыг хүлээж сурах ёстой юм ба. Өөрийнхөө хариуцлагыг хүлээж сурсны хамгийн энгийн жишээ юу вэ гэхээр зэрэг хин нэгэнд бурууг тохоод биш. Тэ хин нэгнээс алдааг хайх биш. Окей, чиний намайг гомдоосон хин нэгний тэр хүний чиний намайг гомдоосон нь, чиний намайг хуурсан нь, чиний юу гэдгийг намайг ингэж араар тавьсан нь миний ингэж гонхрах, гомдох үндэс болж өгдөм байлаа гэхэд энэ гонхирч байгаа, гомдож байгаа, гашуудаж байгаа миний зөв юм уу гэдэг асуултыг өөртөө тавьдаг хүмүүс байдаг юм. Та нар тийм үг сонсч байсан уу? Хин нэгэн чамайг зовоож болно. Тэрний зоргоор зовоод идэх чи хин бэ? Хэрвээ чи өөртөө яг үүндээ тийм асуудлыг тэр хариуцлагыг өөртөө хүлээж чадаагүй хүн бол дандаа зовсоороо дуусна. Дандаа зовсоороо хүмүүсээр өрөвдүүлсээр байгаа дуусна. Тэр хүн өөрийнхөө төлөө нэг ч алхам хийдэггүй маа. Тэгэхээр хүн өөрөө өөрийнхөө төлөө алхам хийх ёстой. Окей, өнөөдөр би ингээд хууртагдчихлаа. Өнөөдөр хин нэгэн хүн намайг ингээд араар тавьчлаа. Одоо тэгвэл миний хариуцлага юу байх вэ? Энэ хүн намайг хуурлаа гэхэд, энэ хүн намайг ингэж муухагаар ингэж доромжллоо гэхэд би яадаг ч байсан энэ хүнд хэлснээр би өөртөө итгэлгүй нэгэн болох ёсгүй юм шүү. Өөрийгөө хизээч би золиослох ёсгүй юм шүү гэдэг тийм алхмыг хүн өөртөө хийж эхлэх хэрэгтэй байна. Тэгэхээр зэрэг яг хүн өөртөө хариуцлага хүлээгээд ирнэ гэдэг чинь би өөртөө итгэлтэй болох хин ч намайг ингээд доош нь дарах, чихэх ирэхгүй болоод ирж байгаа. Хүмүүс тэгдэг л дээ. Яахаараа миний буруу гэж. Тэр хүн намайг хуурсан. Тэр хүнтэй нийлээд хуурсан тэр хүний буруу эцтэй. Би тэр хүний эхнэр хүүхэдтэй нь очиж уулзсан. Нөгөө хүний хуурцсан, хуурагдсан хүмүүсийн хооронд очиод хэрүүл хийх гэдэг ингээд хүсээд байдаг. Тэгтэл тэр бол үгүй юм ба. Хэрвээ чиний гэр бүлийн амьдрал, чиний яг өөрийн чинь аз жаргалыг тэр гаднаас хайгаад тэр нэг 3 дахьч орсон хүн чиний гэр бүлийн хариуцлагыг хүлээгээд эхлэх юм бол юу вэ эн чинь та хоёрын амьдрал биш тэр хүний амьдрал болоо явчихна үстэй. Тэгтэр зэрэг азар 90% хариуцлага чиний гарт байдгийн шүү. Хууртагдсан нэгэнд би хэлэхэд 90% хариуцлага чиний гарт байдгийн, 10% хариуцлага нөгөө хүний гарт байдгийн. Яг ийм утгаар ерөөсө 90% хүмүүс тэмцвэл энэ гэр бүлээ энэ харилцаагаа аврах боломжтой байдгийг би нэгээр хэлж байгаа. Тэгэхээр яхав хэрвээ хин нэгэн шал гадны хүн таны амьдралд орсныхаа төлөө, таны амьдралд орж таныг хуурсныхаа төлөө хариуцлага хүлээх юм бол энэ таны амьдрал биш шүү дээ. Тийм учраас тэр хүнийг ерөөсөө орхи. Тэр хүн танаас юугаараа илүү байна? Тэр хүн танаас юу гэдгийг яагаад миний нөхөр энийг сонгов гэдэг асуулт маань ийм байдлаар танд үннийг гаргаж ирдэггүй маа. Ийм байдлаар та хохирогчийн дүрд байгаа тохиолдолд зөвхөн танд өвдөлтийг авчирдаг. Тийм учраас хохирогчийнхаа дүрээс гарсны дараагийн алхам руу орох нь хариуцлагыг өөртөө авна. За ингээ хохирогчийн дүрээс гарах нэгдүгээр алхам байлаа. Хоёрдугаарх нь хариуцлагыг өөрийн гарт 100% авах гэж хичээх хэрэгтэй. Би өнөөдөр санхүүгийн хувьд энэ нөхрөөс саллаа гэхэд би санхүүгийн хувьд ямар байдалтай байна? За энэ нөхрөөс саллаа гэхэд хүүхдүүдээ энэ хүн ямар хариуцлага хүлээх вэ? Өмнө нь ярьж чаддаггүй байсан маш том асуултууд ил ярих боломжийг танд өгöd эхэлж байгаа. Тэгэхээр таны 3 дахь алхам юу гэж? Ерөөсөө ярилцах. Яг чамд ярилцах боломж нь бүрдээд ирлээ. Өмнө нь манай нөхөр ярихгүй маа ерөөсөө энэ талаар ярихгүй гэдэг бол танд тэр бүхний гартаа атгах, танд тэр бүхнийг тэр хүнд хөөе чи наашаа харж хоёлаа ярий гэж хаад том хүний төвшөнд насанд хүрсэн хүний төвшөнд яг нөгөө бие биенлүүгээ нэг нь харааны төвшөнд гэж ярьдаг шүү дээ нүдний харааны төвшөнд ярилцах тийм боломж бүрдэж байгаа юм аа. Яг ингээд яриа хөөгд эрэхтэр зэрэг хохирогчийн дүрд орсон хүмүүсийн яриа ямар байдаг гэж хохирогчийн дүрд орсон хүмүүсийн яриа мөрдөн байцаалтын шинжтэй байдаг. Чи яасан тэр хүүхэнтэйгээ жаргасан уу? Тэр хүүхэнтэйгээ чи
Бодвол намайг үнсдэг тэр байрлалаар надтай ингэж секс хийдэг тэр байрлалаар хийсэн үү чи? Аль хотелд орсон чи? Чи яасан гэх мэт маш муухай тийм бохир асуултууд гарч ирж, бохир бодлууд орж ирж өөрийгөө хүн маш их зовоодаг. Тэрний оронд хүн тийм насанд хүрсэн байдлаар хүнтэй яриа өргөнүүлэх юм бол хэдийгээр юм бохир имийг ярьж байгаа ч гэсэн маш том хүний хэмжээнд ярьж болж байгаа юм. Жишээлбэл окей, та хоёр бэлгэвч хэрэглэсэн үү? Хэрэглээгүй бол одоо бүгдээрээ очиж тий чи бит хоёр очиж одоо шинжилгээнд орох хэрэгтэй. Чи бит хоёр хүүхдүүдтэй аав ээж нь болж энэ гэрт одоо хариуцлага хүлээж байгаа хүмүүс бол яадаг ч байсан эхний удаад ороод юугаа хийх хэрэгтэй. Шинжилгээгээ хийлгэе. Юмыг яаж мэдгэв? Ямар баны өвч аваад ирсэн ч юм бэлээ. Тэ? За тэрний дараа окей, нэгэнт асуудал ийм болж байгаа дээр би гэртээ хэдийгээр хүүхдээ харж суудаг ч гэсэн би өөр ингэсэн орлоготой болмоор байна. Би чиний одоо чи бит хоёрын цаашдаа яах нь надад хамаагүй яадаг ч гэсэн одоо санхүүгийн асуудал хоёлаа бүх юм муудад сайдхаас өмнө одоо ярилцчихъя. Санхүүгээ ярьчих. Хүүхдүүдийнхээ ирээдүг яах вэ? Хүүхдүүдтэй зориулаад ойлголоо. Одооноос хадгаламж хийж эхлэе. Гэх мэт хизээж өмнө нь ярьж байгаагүй хамаг юмыг ярих боломж таны гарт одоо ирж байна. За тэгтэр зэрэг эндээс яах вэ? Бүр тэр битгий шийдэл гэдэг юм гараад ирж байгаа. Энэ ярилцлага бол маш сайн гоё шийдэлд хүрэх юм байна. За ингээд 3 дахь нь ярилцах боломжийг танд өгсөн байна. 4 дахь нь юу вэ гэхээр зэрэг одоо ер нь яавал чи бит хоёр ямарваа нэгэн байдлаар одоо хангалттай төвшөнд ярилцаж, хангалттай төвшөнд одоо харилцаа үүсгэж чадах вэ гэдэг одоо энэ дээр ярьж эхэлнэ. Энэ бүхэн дээр ярьсныхаа эцэст юу вэ? Окей. Чи одоо хэрвээ би энэ байдалд орсон надад маш хэцүү байна. Тийм учраас би одоо нэг 2-3 хоног найзтайгаа амралтанд яваад эсвэл ээж аав дээр очиод тархиас иргэнгээ би одоо ингээд өөртөө яах гэсгээ шийдмээр байна. Одоо яах вэ? Чи хэрвээ надтай байхыг хүсвэл одоо инг тэг гэдэг тийм нөгөө дөрөөлнө гэдэг юм нөө чи одоо гарч ирж байгаа. Энэ дөрөө гэдэг маань маш зүгээр явах хэрэгтэй маа. Хэрвээ чи энэ бүх асуудлыг эргээр шийдье гэж бодож байгаа бол хоёлаа одоо ингээд асуудлыг ингэж шийдэхийн тулд надад цаг хэрэгтэй байна гэдгийг нөхөртөө хэлэх боломж чи эндээс бүрдэж байгаа. Окей, ийм байгаа бол чи хизээч надтай хамтарч одоо ямарваа нэгэн зөвлөгөө авъя, хүнд хандъя гэж ярьдаггүйсэн. Одоо тэгвэл явъя. Одоо энэ дээр ийм үед одоо ийм юм дээр хоёлаа одоо тийм мэргэжлийн зөвлөгөө авахгүй бол энэ цаашаа явахгүй. Одоо явъя. Гэт яг одоо шаардлага тавьж чадах үе чи эхэлж байгаа. Энэ яг дөрөвт галхам шаардлага гэж бодчих. Шаардлага тавих үе бол чиний дөрөвт галхам. За энэ бүхнийг хийсний дараа хамгийн сүүлийн алхам юу ах вэ гэхээр зэрэг 5 дахь алхам байна. Одоо та өөртөө шийдэж болно. Би энэ амьдралд үлдэх үү? Аль эсвэл би энэ амьдралаас явах уу? Маш олон хүмүүст ерөөсөө яг үнэндээ шууд ингээ араар тавилтыг олж мэдрэнгуудаа 50-аас дээш хувь нь шууд сална гэдэг шийдвэрийг тэр дараа гаргацдаг. 50-аас дээш хувь нь сална гэдэг шийдвэрийг гаргачаад гаргасныхаа дараа маш сүлд энэ асуудал маань ер нь яг салахад буруу байсан юм байна. Би энээс маш их ярилцах, шийдэх ёстой асуудал байсан юм байна. Тэгтэл би салцсан байна гэдэг юмыг гаргадаг. Тэгхийн тулд салах хүртэл шийдвэр гаргах хүртэл танд хангалттай хугацаа хэрэгтэй. Тэр хугацаагаа ав. Тэр хугацаанд бод хэрвээ чи өөрөө өөрийгөө тий гомдсон байдлаараа чи энэ нөхрөөсөө саллаа, энэ ихнэрээсээ саллаа гэж бодъё. Салаад дараагийн амьдралд ороход энэ гомдлыг тээсэн чигтээ уйчилж чадаагүй энэ процесс минь явагдаагүй учраас яадаг вэ гэхээр зэрэг дараагийнх амьдралд яг энэ алдаагаа гаргаж эхэлдэг. За одоо энэ яах вэ? Энэ өмнөх нь намайг хуурсан шүү. Одоо энийг ста чанга барих юм шүү. Ста нэг барын бамрыг баг дээр нэгсэн шиг ингээд ерөөсөө бүр илүү тэр хүний эргчлөг боогод эхэлдэг. Тэгэд өнөөх амьдралаа яах там болгоод эхэлдэг. Тэгтэр зэрэг яах вэ? Юм бүхэн маань процесс гэж байдаг юм аа. Уйчлах процесс. Энэ уйчлах процесс чинь зөвхөн чи тэр хүнийг уйчилж байгаа юм биш ээ. Уйчлах процесс чам дотор явагдав. Чи өөрөө өөрийгөө уйчлах процесс. Өөрөөр хэлбэл чи өөрийнхөө өөртөө ихтэй байдлыг буцаж олох процесс явагддаг юм. Энэ процесс явагдаагүй хүн бол энэ салалтаас, энэ араар тавилтаас, энэ хууралтаас юу ч сураагүй үлдчихэж байгаа хүмүүс юм ба. Тэгэхээр маш олон хүмүүс яг ингээд өөрийгөө яаж уучлах вэ? Дараагийнхаа амьдралдаа би яг итгэл гэдэг юмыг яаж олж чадах вэ гэдгийг ерөөсөө мэдэхгүй хүмүүс маш их байгаа юм. Тэгэхээр зэрэг энэ их маш олон хүмүүс надад хандсан. Би тэр болгон та нарт би нөгөө ганцаарчлсан зөвлөгөө өгч чадахгүй. Би яг үннийг хэлэхэд 7 хоногийн 3 өдөр л ер нь би зөвлөгөө гэдэг юмыг өгдөг. Тэрнийхээ нэг удаа өгөхдөө нэг хүнд л өгдөг би.
би ажлынхаа хажуугаар хийдэг, дээр нэмээд сургуулийнхаа хажуугаар хийдэг. Тэгтэр зэрэг яадаг вэ гэхээр тэр дундаас нэг маань миний нөгөө үнгүй зөвлөгөө өгөх буюу одоо 5 хүн сонгоод авсан би 3 удаагийн үнгүй зөвлөгөө гэхээр 15 удаагийн зөвлөгөө өгöd би энэ хүмүүстэй хүрч ажиллаж чадахгүй амаа. Тэгэхээр би та нарт ямар боломж олгож байна гэхээр хэрвээ та нар хүсвэл энэ зөвхөн би хангалттай хүн хүсвэл хийнэ гэж байгаа. 4 сарын 12-ноос би шинэхэн амьдралдаа тавтай морил нэртэй тийм онлайн курс би хий гэж бодож байна. Энэ ямар хүмүүс зориулсан бэ гэхээр яг хууртагдсан хүмүүс зориулсан курс байх болно. Хууртагдсан хүмүүс ямар одоо юу хэрэгтэй гэдэг гэхээр уучлах процесс гэдэг юм хийх хэрэгтэй байдаг. Уучлах процесс гэдэг юм хийгээд дээр нэмээд дараагийнхаа амьдралдаа итгэл олох процесс гэдэг юм явагддаг. Хэрвээ та уучлаад итгэлээ олоод авчих юм бол энэ амьдралдаа үлдэнэ үү эсвэл шинэ амьдрал зохино уу? Тэр хамаагүй. Яадаг ч байсан шинэхэн амьдрал гэдэг ямиг та зохиогоод эхэлж байгаа. Бүх юмд шинээр шанс өгөөд эхэлж байгаа. Тэгтэр зэрэг яг миний энэ курс маань болох төр зэрэг би 4-7 хоног үргэлжлэнэ. Энэ курс 7 хоногт 2 удаа тийм 2 удаагийн модуль буюу одоо нийт 8 модулаар би та нарт энэ курсыг хүргэе гэж бодож байна. Тэгээд энэ курсын маань үн юу вэ гэж та нар сонирхож байгаа. Энэ бол нэг удаагийн надаас 1.5 цагийн одоо зөвлөмж авах буюу коучинг хийх. Нэг удаагийн үн 300,000 төгрөгийн үнэтэй 4-7 хоногийн курс би та нарт хийлгэж одоо бэлтэж өгч болж байна. Тэгэхдээ та нарын зүгээс надад 4 сарын 1 хүртэл буюу одоогийн дараагийн 2 хоногт та нарын зүгээс юу хэрэгтэй байна вэ гэхээр энэ курсээ бид нар Facebook группээр явуулмаар байна уу? Аль эсвэл вебсайт буюу одоо ямарваа нэгэн мэйлээр одоо аноним явуулмаар байна уу гэдгийг та нар надад шийдэж өгөөрэй. Тэгэх юм бол би та нарт энэ курсыг бэлэн болгоод гаргаад өгчих юм ба. За тэгээд яах вэ гэхээр зэрэг энэ курс маань 4-7 хоног үргэлжлэн 7 хоногт 2 удаагийн хичээл орно. Тэгэхээр 8 модультай буюу нийт одоо уучлах процесс, итгэл олох процесс маань 8 модулаар явагдаад 6-аас 8 дахь модульд анх уучлах процесс тэр болтол өөрийгөө бэлдэх процесс гэж явагдана л. Тэр маань явагдах юм аа. Тэгтэр зэрэг хэрвээ та нар хүсэж байвал би та нарт энэ хичээлийг ингээд хийх болно. 4 сарын 1 хүртэл надад мэдээлэл өгөөрэй. 4 сарын 12-ноос хичээл эхэлнэ гэж та нар бодоорой. За тэгээд өөр асуух, хичээлтэй холбоотой асуух, аль эсвэл онлайн курстэй холбоотой асуух, аль эсвэл надаас зөвлөгөө авахыг хүссэн тийм хүмүүс надад хандаарай. Тэгээд одоо дараагийн хичээл болтол би та нартай баяртай гэж хэлье. За баярлалаа та нартай. Баяртай.